Улс төрийн хүрээнд дэх өнөөдрийн гол дүрээр улсын хурлын гишүүн Халтмаагийн Баттулга нэрлэгдэж байна. 1.6 жил үргэлжилсэн ногоон автобусны хэрэгээр 2 хүн ял сонсож 10 хүн цагаатгагдлаа. Хувь хүний орлогын албан татварыг шатлсан байдлаар бууруулах боломжтой гэлээ. Монгол Улсын эдийн засаг энэ жил 6.6%-аар өсөх төсөөлөл гарсан ч олон улсын эдийн засгийн тодорхойгүй байдал сөргөөр нөлөөлж өсөлтийг сааруулна. Төр үр дүнд суурилсан төлөвлөлт хийж чадалгүй өнөөдрийг хүрсэн гэж улсын хурлын гишүүн Ловсон Жамц шүүмжиллээ. Оройн төргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Улс төрийн хүрээнд дэх өнөөдрийн гол дүрээр улсын хурлын гишүүн Халтмаагийн Баттулга нэрлэгдэж байна. Нэгэн цагт Монгол төрийн тэргүүнээр ажиллаж Бухар түмний эв нэгдлийг илэрхийлэгч байсан тэрээр өнөөдөр монголчуудыг талцахад хүргэлээ. Стратегийн ач холбогдол бүхий 39 ордын 2 дугаарт эренблэгддэг Төвөрг нуурын ордыг гадныханд зарсан хэрэгт засгийн газар Баттулгыг буруутгаж байна. Үүнийг нотлох баримтыг засгийн газар өнөөдөр дэлгэж хянан шалгах эрх бүхий байгууллагуудад нь хүлээлгэн өглөө. Энэ үйл явдалтай зэрэгцэн улсын хурлын ёс зүй дэгийн байнгын хороо хуралдаж чуулганаа тасалдаг түүний цалинг 6 сарын хугацаанд 20%-аар хасгаар шийдвэрлэлээ. Экс-ерөнхийлөгч Баттулга Төвөрг нуурын ордыг эзэмшдэг байсан, эзэмшээ зогсохгүй гадныхан зарсан гэж учрал сайд мэдгдсэн. Энэгээр нотлохын тулд тэрээр өнөөдөр хажуудаа 500 гаруй нүүр нотлох харимтуудыг үрж байгаад мэдээлэл хийлээ. Энэ үндэстэн дамнуулаад олон хэлхийн холбоо бүхий компаниар дамжуулаад мөнгө төгрөг босгоод олон улсад арилжаалтсан татвараас нуун дарагдуулсан ийм үйлдэлүүд хэрвээ тогтоогдод байвал Монголд авчирлаа гэд үүний цаанд ард түмнийг өрөнд оруулна. Монголын төр засгийг өрөнд оруулах ийм эрсдэл учрна. Тийм учраас бид нар мэргэжлийн шинэ үеийн шилдэг санхүүж хуульчтай хамтарч ажилласан үр дүнд эдгээр бүх их сурвалж, нотлох баримт, мэдээллүүдийг хуулийн байгууллагад өгж байна. Одоо хуулийн байгууллага хийх ажил. Төвөрг нуурын ордтой холбоотой энэ асуудлыг хууль зүйн сайд ахалж ажиллах юм байна. За гэтэл улс төрийн хүрээнд Алтан гэрэл сайдыг Баттулгын хүн гэдэг нь нууц биш. За энд засгийн газар түүнд хариуцлага тооцож чадах эсэхт олон нийт эргэлзэж байна. Зарим жуулганаа тасалдаг түүнд улсын хурлын ёс зүй дэгийн байнгын хорооноос хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ. Улсын хурлын гишүүн Халтмаагийн Баттулга хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагыг үзлээ. Би ирдгээ. Энэ төхөөрөмж болдгоо маа гэж. Одоо юм л бол нөгөө хойд хар аваахаа гэдэг шиг санал хураалтын төхөөрөмжөд бүртгэлийн төхөөрөмж рүү жигдэг асуудал одоо байлах хэрэгтэй. Нэг том агуулгаараа ярих юм бол энэ Монгол улсын парламентыг үл хүндэтгсэн байдал шүү ер нь бол. 70-80 улсын хурлын гишүүн өөдөөс нараа сууж бүгд эсвэл сохор болцсон юм уу? Мэдэхгүй харагддаггүй шүү дээ тэр хүн чинь. Эсвэл үл үзэгдэгч тийм малгай өмсөж орж ирдэг юм уу? Одоо ийм юм яриад сууж байгаа гэдэг нь бол инээдтэй гэдэгтээ бол санал нэгдэж байна. Жохон хүүхдүүд байгаа биш үү? Тангараа өргөөд улсын хурлын гишүүнээр сонгогдсон л бол улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаан гэлтгүй байнгын хороо, ажлын хэсэг, бусад хуралдаанда цаг хугацаанд оролцох ёстой. Улсын хурлын гишүүний цалин 5-аас 7 сая төгрөг. За 6 сарын хугацаанд 20%-аар торгоно гэж тооцвол ойролцоогоор Баттулгын цалингаас 1-ээс 1.4 сая төгрөгийг асгаар байна. За ийхүү 67 цаг хуралдаандаа суугаагүй Баттулга гишүүнд 2 сая хүрэхгүй төгрөгийн торгуул ногдууллаа. Зарим үүний дараа тусгай амнаатаар нь тооцвол 15 их 80 төгрөг иргэдэд ирэх байсан Төвөрг нуурын ордыг зарсан хэргийг шалгахад үлдлээ. 1.6 жил үргэлжилсэн ногоон автобусны хэрэг өнөөдөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр эцэслэгдлээ. 24 хүн яллагдагчаар татсан энэ хэрэгээс 2 хүн хорих ял сонслоо. Тодорхойлбол Тэнүү Ого компани захирал асан Ган Хуягт 6 жил, нийтийн тээврийн дарга асан Жавхлант Баатарт 3 жилийн хорих ялыг анхан шатны шүүхээс оноолоо. Харин 10 хүнийг цагаатгсан эцсийн шийдвэрийг шүүгч танилцууллаа. Ногоон автобусны хэргийн гол буруутан нь Тэнүү Ого компани захирал асан Ган Хуяг боллоо. Түүнд анх шүүхээс 7 жилийн хорих ял онохоор төлөвлөсөн. Харин эрх мэдэл албан тушаалаа урвуулах хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж цагаатгаснаар ялын хэмжээнээс 1 жил хасагдаж, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жил хасаж, нээлттэй хорих ангид 6 жил ял идлүүлэх эцсийн шийдвэрийг гаргалаа. Өмнө нь цагдаа оргицсон 278 өдрийг хасаж тооцох юм байна. Харин нийтийн албан тушаалтнаас хорих ялаар шийдэгдсэн ганц хүн бол нийтийн тээврийн газрын дарга асан Жавхлант Баатар болоод байна. Анхнаасаа ахуулаад энэ төлбөр тооцоо, энэ бүх юмыг улсыг хохирлгүй болгоё, бүх юмыг явуулъя.
энэ тал дээр л бүх юм дээр байгаад ингэ явж байгаа. Харамсалтай нь өнөөдөр одоо прокуроруудын хэлж байгаагаар ингэж яллах юм бол одоо тэгээд би энэ солонгосуудаас ч мөнгө олж авч чадахгүй юм байна. Ер нь бол тэгээд энд бол хожиж байгаа хүн нь бол одоо энэ дотор яг л нөгөө шүүх, Монголын шүүх асуудалгүй. Би бол торгуулаад юм уу эсвэл цагаатаад гарна гэж хэлээд сууж исэн энэ солонгосын энэ Икатагийн нөхөр яг л тэр төлөвлөгөөгөр л гарч явах шиг байна. За удирдлагын зүгээс тухайн цаг хугацаанд бол бас хийж байгаа ажил арга хэмжээнүүд дээр тогтмол хяналт тавьж чадаагүй сулруулсан ийм нөхцөлийн зүйлүүд бол миний зүгээс байгаа. Энийгээ ч гэсэн би бол гэдгийг бол бас хүлээн зөвшөөрөөд ингэ явж байна. Шүүхээс 9 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосноос гадна 2 хүний зарим хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргалаа. Тухайлбал Төвжирлийн сайд асан Сүхбаатар, Тинуага компани гүйцэтгэх захирал асан Эрдэнэт мөн бүгд найрамдах Солонгос улсын 2 иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон юм а. Энэ үндслэлээ шүүгч ингэж тайлбарллаа. Сүхбаатартай холбоотой буруутгаж байгаа яллагдаж өгдөгч байж Ахлантбаатарын мэдүүлэг байгаа. За өөрөөр нотолсон зүйл байхгүй. За уг мэдүүлэг нь бас тогтургүй эргэлзээтэй. За энэ үднээсээ бол энэ хэрэгт бол Сүхбаатарын бол оролцоог нотолсон бүрэн нотлогдсон зүйл, хөтөлбөргүйгээр нотлогдсон зүйл байхгүй байна. Тээвэр зуулчлал, тээвэр болон тухайн зуулчийн үйлчлэгийг үзсэн дилер компани захирлуудыг оруулж ирсэн. За энэ гав ихтэй нийлж, гавыг Эрдэнэттэй нийлж заллах шинжтэй үйлдэлд хамтран оролцсон гэж үзэж хэрэгжүүлжүүлсэн. За шүүх хэргийг хилцээд тайлбар дугалт мэдүүлэг зэргийг талбараас нь хянан хилцээд за ингээд нэр бүхий 2 шүүгдэгчийн хувьд бол заллах гэмт хэргийн шинжтэй үйлдэл баггүй байна гэж үзсэн. Ажилдаа ороод нэг ч сар болоогүй байхдаа ногоо автобусны хэрэгт холбогдсон хүн бол ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Чожил Сүрэн түүнд шүүхээс 2 жилийн хорих ялгаанаар төлөвлөсөн. За гэхдээ хорих ялыг нь өөрчлөн нийтийн албанд ажиллах эрхийг нь хасаж, зорчих эрхийг нь 2.6 жил хязгаарлах шийдвэрийг гаргасан байна. Энэхүү 2023 оны намар дэгдсэн хэрэг жил хагасын дараа эцэслэгдлээ. Шүүхээс хорих ял сонссон хүмүүс давж заалтах шатны шүүхэд хандах эрхтэй юм а. Өнгөрсөн 7 хоногт авилгатай тэмцэх газрын дарга Даштаваг улиран томилсон бол энэ 7 хоногт улсын ерөнхий прокурор Жаргал сайхныг улиран томилох гэж байна. Мөрдөн шалгагчийг үүрэг бүхий эдгээр байгууллагыг ирэх жилүүдэд хэн удирдах вэ гэдэг нь олонний анхаарлын төвд байсан. Харин ерөнхийлөгч Хүрэлцөх ерөнхий сайд Оюун Эрдэнэ нар өөр хүн санал болгосонгүй бүрэн эрхийн хугацаанд дууссан өмнөх дарга нарыг энэ улиран томилохоор шийджээ. Энэхүү өнөөдөр улсын ерөнхий прокурорын томилгоог зөвшөлдсөхдөө зэрэгцэн прокурорын байгууллага өнгөрсөн хугацаанд хэр ажиллав, улс төрчдөөс хараат бус байж чаддгүй гэх асуултал сөхөгдлөө. Прокурорын байгууллага бол өөрөө хэрэг үүсгэх бүтэн байцаах үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй, мөн шүүхэд төрийг төлөвлөх ийм үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. За мөн хорих яд илрүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьдаг ийм л одоо үндсэн чиг үүрэгтэй байгууллага байна. Энэ үүргээ бол одоо хуулийн хүрээнд бүрэн биелүүлж байна гэж үзэж байгаа. За энэ үднэс нь одоо Монгол Улсын намын бүлгийн хувьд бол энэ хуулиар хүрээсэн үүргээ бүрэн биелүүлж байгаа гэж үзэж байна. Өнгөрсөн бүх хугацаанд улс төрчид хуулийн салбар руу нөлөөлөх гэж ингэ дандаа оролддог. Тэгэл зарим улс төрчдийн амнаас байнга л шүүх болохгүй байна. Нөлөөж болохгүй болохоор нуурлаад байгаа байхгүй. Прокурорыг яагаад болохгүй нэ гэж хэлэхгүй гэхээр нөлөөж болоод исэн юм билгүй. Тэгэхээр гэтэл нэг хэсэг байж гал прокурор руу дайраад эхэлдэг. Нөлөөнд нь орохгүй байна. Ийм учраас ер нь прокурорын хараат ус байдлыг хангасныхаа дараа хариуцлага ярьж болно шүү. Сүүлийн үед бол маш идэвхтэй нөлөөлдөг болсон шүү дээ. Яагаад ингэ дандаа хэрэг ярьдаг болчихсон юм. Улс төрчдөд хэрэг ямар хамаатай. Эрүүгийн хэрэг гэдэг юмыг хаанаас улс төрчид олж мэдээд яриад байгаа. Тэгээд тэрийг яагаад яаж шийдэх ёстой юм яриад байгаа. Энэ бол нөлөө.
Улмар телевизийн 7 хорын мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Хувь хүний орлогын албан татварыг 1% болгон бууруулах саналыг парламент цахим сайт дээр 100 мянга холд авсан иргэн дэмжсэн. Ингэснээр энэ асуудлыг улсын хурал дээр авч хэлэлцэх нөхцөл бүрдсэн юм а. Харин энэ асуудлыг сангийн сайд жавхлан халгаахгүй гэдэг нь өнөөдрийн хэлсэн үгнээс нь илт байна. Тэрээр хувь хүний орлогын албан татвар бол орон нутгийн орлогыг бүрдүүлдэг гол их үүсвэр учраас бууруулах боломжгүй гэж тайлбарлалаа. Хувийн орлогын албан татвар чи орон нутгийн орлого гэдэг байхгүй юу? Орон нутгийн орлого. За жишээ нь одоо Ховд аймгийн хувийн орлогын албан татвар Ховд аймгийн төсвийн орлогын 48%-ийг эзэлдэг. За гэтэл энэ хувийн 48%-ийг эзэлдэг одоо бүрдүүлдэг хувийн орлогын албан татварыг 10 дахин болгочвол юу болох вэ? Бүх аймагуд дээр юм байна. Зарим аймагуд дээр бүр 70% хүртэлж байгаа. Тийм. Тэгэхээр одоо хувийн орлогын албан татварыг хэмжээгээр нь хавтгайлуулан оролт болвол бодлогын хувьд өөр энэ маш буруу. Дээрээс нь төсвийн хувьд боломжгүй гэдэг дахин хэлье. Засгийн газраас нэгэнд хувь хүний орлогын албан татварыг бууруулах боломжгүй гэж үзэж байгаа учраас удахгүй өргөн барих татварын багц хуулийн шинжилэлдээж энэ тухай тусгаагүй гэдэг нь тодорхой юм. Харин энэ хуулийн шинжилэлээр ажиллаж байгаа улсын хурлын ажлын хэсгийнхний зүгээс нийтээр 1% болгож бууруулах биш шатлалтайгаар татвар тогтоох саналыг засгийн газарт хүргүүлсэн байна. За ингэхдээ иргэдийн орлогоос нь хамааруулан 2, 4, 6% гэх мэтээр хувь хүний орлогын албан татварыг тооцож авдаг байх нь зүйтэй гэж үзжээ. За мөн орлого багтаа иргэдээс огт татвар авахгүй байх саналыг ч тусгасан байна. За тухайлбал жилийн 10 хүртэлх сая төгрөгийн орлоготой иргэдээс хувь хүний орлогын албан татварыг суутгаж авахгүй байх нь зүйтэй гэлээ. Эхний 10 сая төгрөгдөр бол хүн амын орлогын албан татварыг 0% байхаар тооцож оруулж ирж байгаа. За тэрнээс дээш нь болохоор одоо 2% өсөлттэй байхаар ингэж оруулж ирж байгаа. Яагаад ингэж ингэхээр бид нар төрөөс гарч байгаа одоо төрийн өмчит компани байна уу? За сургууль цэцэрлэг байна уу? Тэндээс гарч байгаа бүх мөнгө баримтаар тулгуурлаж гарна шүү гэдэг байдлаар очиж байгаа гэсэн. За улсын хурлын ажлын хэсгийнхний хүргүүлсэн саналаар татварын багц хуулийг баталбал нийт 4 их 80 төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлнэ гэлээ. За ингэснээр иргэдийн орлого өсөж эдийн засагт хэлнэ гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ган Хуй гишүүлж байлаа. Зарим сангийн сайдын зүгээс улсын хурлын гишүүдийн саналыг тусгах хэсэг за хуулийн төслөө хизээ өргөн барих нь тодорхой биш байгааг хэлж байлаа. За халамжийн мөнгийг хавтгаарсан гэж ганц ч үг дуугарч байгаагүй сангийн сайд хувь хүний орлогын албан татварыг хавтгааруулан 1% болгох боломжгүй гэж хэлсэн нь хамгийн хачин байлаа. Ажилтан ажил олгогч хоёул нийгмийн даатгалын шимтгэл төлдөгч ажил олгогчийн төлсөн шимтгэл нь хинийх нь ирээдүйн хөрөнгө оруулдаггүй төсөв бүрдүүлэх нэг хэрэгсэл болдог байна. Мөн цалингаас гадна олгосон урамшуулал, хоол унааны мөнгнөөс хүртэл шимтгэл тооцох нь буруу гэж их хурлын 2 гишүүн үзээд нийгмийн даатгалын тухай хуулийн шин төслийг боловсруулсан. Өнөөдөр тэд хэлэлцүүлэг хийж бизнесийн байгууллагуудын дуу хоолойг сонслоо. 1 сая төгрөгийн цалинтай Бат өөрийн цалингийн 12.5%-ийг ажил олгогч мөн түүний цалингийн 12.5%-тай тэнцэх хэмжээний мөнгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг. Дээр нь хөдөлмөрийн гэрээнээс тусад нь хийсэн гэрээний дүнд шимтгэл тооцож, хоол, унаа, урамшууллын багахан мөнгнөөсөө ч нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэхээр ажилтан ажил олгогч нийлээд 300 гаруй мянган төгрөгийг зөвхөн нийгмийн даатгалд зориулан төлж байна. Гэхдээ эргээд үйлчилгээ авах, тэтгэвэр тогтоолоход ажил олгогчийн төлсөн шимтгэл тухайн ажилтны ирээдүйн баталгаа болдоггүй нь хорж онтой. Энэ байдлыг засах гэж хуулийн төслөө боловсруулсан гэж гишүүд хэллээ. Ихтэлтэй нийгмийн даатгал бид нар чинь ирээдүйд ирэх мөнгөний эрсдлээ, ирээдүйд ирэх амжиргааны эрсдлээс сэргийлээд өнөөдөр болж байгаа орлогоосоо хуримтлал үүсгээд явна. Хуримтлал үүс. Даатгалын чинь зорилгон дээр. Гэтэл энэ өөрөө даатгал биш сүулдэ энэ сангийн хэмжээг нэмэх өнөөдөр тэтгэвэр авагчдын авж байгаа хүмүүсийн амжиргааг таслахгүй байх зорилготой энэ санг өнөөдөр ажил хийж байгаа хүмүүс нь бүтэн байлгах ийм албан журмын татвар шиг болоод хувирсан. Нийгмийн даатгалын сан гэдэг бол нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүмүүсийн дундын мөнгө байх хэрэгтэй байхгүй юу? Одоо гэтэл сангийн ам тэр мөнгийг аваад улсын төсвийн зарлага руу аваад идээд хэвлээд явж байгаа нь буруу байгаа. Тэгэхээр энэ улсын төсвөөс нийгмийн даатгалын сангаа тусгаарлах хэрэгтэй. Тэгжиж бид нар зөв голтрол руу орно. Ажил олгогч ажилтны ажиллах орчныг сайжруулж, урамшуулал, унаа, хоолны мөнгө олгомоор байвч тэр болгоноос татвар шимтгэл нэмж авах учраас олгоход хүндрэлтэй байдаг байна. Мөн цалин хөлсийг нэмэгдүүлэх хүсэл байвч дагаад нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэх нь аж ахуй нэгжүүдэд ихээхэн дарамт үүсгдэг байна. Нийтдээ 34%-ийг улсад
нийгмийн даатгал хэлбэрээр шууд төлж байгаа. Улс бол 34% ашигтай ажиллаж байна гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэр 34% чинь нийгмийн даатгал чи өөрөө дотроо эрүүл мэндийн даатгал, ажилгүйдэл, тэтгэмж гэсэн 5-6 хэсгээс бүрдээд байгаа шүү дээ. Тэгээд тэрийг одоо нийгмийн даатгал төлснөөрөө нийгмийн даатгал нь өвлөгддөггүй, ажил олгогчдод очидгүй, одоо хань жилтэн очидгүй, тийм нийгмийн даатгал төлснөөс бараг төлөөгүй дээр байдаг. Аж ахуйн нэгжээс авах шимтгэлийг зогсоовол нийгмийн даатгалын сан 1.4 тэрбумын хохиролтой хэдиж энэ системийг өөрчлөхгүй бол гажуудалд засагдах боломжгүй гэж хууль санаачлагчид үзэж байна. Харин сангийн сайд үүний эсрэг байр суурьтай байгаагаа хэллээ. Нийгмийн даатгалын энэ одоо сан маань төсвөөс одоо 2 их найт төгрөгийн одоо татаас авч явдаг гэсэн үг. Татаас авч явдаг. За тэгэхээр өөрөөр хэлбэл сан маань өөрөө ийм хэмжээний алдагтай явдаг гэсэн үг. За санг бүрдүүлдэг 50% орлого байна. 50% нь ажил олгогч талаас, 50% нь ажилтан талаас. За тэгэхээр ажил олгогч талаас хэрвээ одоо тэр ажил олгогчийн өмнөөс нийгмийн хариуцлагынхаа үүднээс одоо нийгмийн даатгалын төлдөг байсан бол энийг нь зогсоочих юм бол энэ хэмжээгээр татвар төлөгчдийн нуурын дээр л одоо нийгмийн даатгалын сангийн ачаал ирнэ л гэсэн үг. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулж аж ахуйн нэгжээс авч байгаа шимтгэлийг хасвал нийгмийн даатгалын санд төсөв бүрдүүлэхэд хохирол учрах хэдий ч нийгэм эдийн засагт олон эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж эдийн засагч онцолж байсан. Тухайлбал ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх дарамт буурснаар ажилтныхаа цалинг боддоор нэмэх, ажлын байраа нэмэгдүүлэх боломж нэмэгдэнэ гэж хэлсэн юм а. Өнөөдөр Азийн хөгжлийн банк 2025-2026 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалаа танилцууллаа. Тэд Монгол улсын эдийн засгийг 2025 онд 6.6%, 2026 онд 5.9%-аар өснө гэж таамагласан. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд малын хорогдлын томоохон хохирол амссан хөдөө аж ахуйн салбар энэ онд сэргэх төлөвтэй байна гэлээ. Хөдөө аж ахуйн салбарын нөлөөллөөр 2024 онд эдийн засгийн өсөлт саарсан ч энэ онд ашигт малтмлын олборлолт болон үйлчилгээний салбарын нөлөөллөөр эрчимтэй өсөж байгааг онцоллоо. Харин бүс нутгийн хэмжээнд буюу Аз намхан далайн бүс нутгийн эдийн засаг энэ онд 4.9%, эх онд 4.7%-аар өснө гэж тэд тооцоолжээ. 2024 онд бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн өсөлт 5% байснаас эх 2 жил бага зэрэг саарах хандлага ажиглагдаж байна. Гол нөлөөлөл нь тарифын өсөлт, худалдааны тодорхойгүй байдал гэж үзжээ. Зэсийн баяжмлын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаа оюу толгой уурхай Монгол улсын эдийн засагт 2025-2026 онуудад гол түлхэц үзүүлэхээр байна гэж Азийн хөгжлийн банкнаас таамаглажээ. Эдийн засаг идэвхжиж төсвийн зардал тэлж эрчим хүчний үн тариф өссөнөөс үүдэн инфляц 2025 онд 9.1% хүрч нэмэгдэх төлөвтэй байгаа бол 2026 онд 7% болж бага зэрэг буурах төлөвтэй байна гэлээ. 24 оны 2 дугаар улирлаас инфляц аажмаар нэмэгдсээр сүүлийн улиралд огцом өсч оны төгсгөлд 9% хүрсэн байгаа нь Төв банкны 8%-ийн одоо зорилттой түвшнээс давсан байна. Инфляцид нөлөөсөн гол хүчин зүйл нь бол хүнсний бүтээгдэхүүний инфляц тогтворгүй байсан жилийн туршид мөн 24 оны 11 сард цахилгааны үн тариф нэмэгдсэнтэй холбоотойгоор 12 дугаар сарын инфляц өсөх гол шалтгаан болсон байна. Хүнс болон эрчим хүчний үн дэлхийд дахинд буурснаар Аз намхан далайн улс орнуудад инфляц энэ онд 2.3%, эх онд 2.2% хүртэл буурна гэж Азийн хөгжлийн банк тооцоолжээ. Мөн эдийн засгийн өсөлт бүс нутгийн хэмжээнд бага зэрэг саарна, Америк нэгдсэн улсын худалдааны тарифын нэмэгдэл, үүний эсрэг авч хэрэгжүүлэх бүгд найрамдах Хятад ард улсын хариу арга хэмжээ зэрэг нь голлох нөлөөллийг үзүүлэхээр байгааг хэллээ. Нийт бүс нутгийн хувьд инфляцийн түвшин буурах үзүүлэлттэй байна. Ялангуяа Хятад улсад инфляцийн түвшин илүүтэйгээр буурах хандлагатай байна. 2025 оны 2 дугаар сард 2% руу орсон инфляц нь 2024 онд 4.8, 2023 онд 7.7% байсан. Гол нэрийн бараа бүтээгдэхүүн, хүнс, эрчим хүчний үн буурсан зэрэгээс шалтгаалж бараг дефляц болох эрсдэл ойрхон ирлээ. Америк нэгдсэн улсын худалдаа эдийн засгийн бодлогод богино хугацаанд томоохон өөрчлөлтүүд орсон нь Аз намхан далайн улс орнуудын эдийн засгийн өсөлтөд эрсдэл учруулж байна гэж Азийн хөгжлийн банк дүгнжээ. Үүнийг ч баттгаан өнөөдөр сангийн сайд жавхлан мэдээлэл хийхдээ манай улсын төдийгүй дэлхийн улс орнуудын эдийн засагт Америк хятадын худалдааны дайн эрсдэл учруулж байгааг дурдсан юм а. За экспортын нэмэгдүү.
Тэнгэр телевизтэй хамтаагаад баярлалаа. 7 гаруй мэдээллийн хөтөлбөр шууд үргэлжилж байна. Өнгөрсөн 20 гаруй жилийн алдааг 20 минутын хот концепцоор өөрчлөн энэ агуулгыг Монгол Ардын намын жагсаалтын 1-р ирэмблэгдэж ногоон гэрлээр улсын хурлын гишүүн болсон Лувсан Жамц боловсруулсан. Тэрээр Улаанбаатар 2040 он гэхэд хүндээ ээлтэй хот болно гэж тайлбарлаж байгаа. Хот төлөвлөлтийн доктор хүнийнүүдээр Улаанбаатарын асуудлыг юу гэж тодорхойлж ямар гарц шийдлийг танилцуулсан нь анхаарал татлаа. Төгжил бухимдсан эргээд автомашины замыг өргөтгөж олон давхар гүүр барьж зогсоол нэмж барихыг шаарддаг. За гэхдээ энэ бол хүнд ээлтэй хотын эцсийн шийдэл биш гэлээ. Автомашин үйлдвэрлэгч Япон, Герман зэрэг улс замаа барих тусмаа хөгждөг. Харин манай улс үйлдвэрлэгч биш учраас зам нэмж барьлаа гэд эдийн засгт ямар ч ашиггүй. Эсвэргээр явган үний зам ногоон байгууламжаа нэмэгдүүлж нийтийн тээврийг бүх талаас нь хөгжүүлэх ёстой гэж тайлбарлаж байна. За гэхдээ ганц байгаа нийтийн тээвэр нь өнөөдрийг хүртэл хөгжиж чадаагүй нь үр дүн суурилсан төлөвлөлт гаргаагүйтэй холбоотой гэлээ. Хувийн 12, нийслэлийн 2 автобусны компаниуд байдаг гэсэн шүү дээ. Тэд нар бол зүгээр л ингээл нөгөө татаасаа авахын тулд жилд 200 тэрбум авдаг гэсэн гэдэг байгаа шүү дээ. Татаасаа авахын тулд зүгээр чиглэл автобусны буудал хаана байх нь хамаагүй. Хэдэн хүн сууж буух нь хамаагүй. Зүгээр нөгөө гүйсэн километр ирэл татаас авдаг болохоор. Тэгэхээр тэрний үр дүн суурилсан буюу хэдэн хүн бууд суусан километрийн хэдийн гүйлттэй байгаа гэдгийг хослуулж агаад татаас нь олгодог чиглэл рүү явуулах юм бол бодлого руу явуулах юм бол автобусны бодлого зөв газар очиж эхэлнэ. Утааны эцсийн шийдэл бол орон сууцжуулах. За яг ингэж үе үеийн засгийн газар тодорхойлж ипотекийн зээлийг сүүлийн 12 жилийн турш олгосоор ирсэн. Энэ хугацаанд 120 мянган айл өрхөд ипотекийн зээл олгосноор гэр хорооллын 48 мянган янданг буулгаж чадсан. Гэхдээ энэ бол хангалттай тоо биш. Үүний цаана дахиад хичнээн мянган айл өрх гал төлж амьдарсаар байгаа юм а. 400 сая долларыг уур амьсгалын өөрчлөлтийн сангаас ногоон санхүүжилтийн их үүсвэргээд хөнгөлтөө татж ирсэн тийм. Голланд банк сая 200 сая долларыг татж ирсэн. Гэтэл энэ мөнгө нь 80-90% нь цахилгаан машин болоод байгаа байхгүй. Тэгээ яагаад тэгж байгаа гэхэл нөгөө цахилгаан машин зархад амар хурдан мөнгө хэрэглүүлэх боломжтой болохоор тэгдэг. Манай улсад бол тэр ямар ч ашиггүй шүү дээ тийм. Хэрвээ нийт их үүсвэрийнхаа 80%-ийг нь сая хэлсэн дулаалга, ногоон орон сууц, эрчим хүчний хэмнэлттэй технологиор шилжүүлээд зөвхөн үлдсэн 20% дээрээ цахилгаан бараачууд юм, цахилгаан машинчууд юм тийм. Тэрэн дээрээ олгох нөхцөл тавьж байгаа. Энэ суупын татаасыг нь их болгох боломжтой гэсэн зүйлийг ярьж байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотын явган үний замын зохицуулалтыг ч өөрчлөхөөс өөр аргагүй болжээ. Машины түвжрэлтэй зэрэгцээд гэрлэн тохио хүлээж хүмүүс нь бухимддаг болсон. 2 гэрлэн тохио гарч замын нөгөө талд очих гэж дор хаяж 5 минут зогсдог. Тиймээс Япон улсын жишгээр явган үний гарцыг хөндлөн чиглэлээр зохицуулах нь зөв тухай танилцуулга хийсэн юм а. Ингээд харвал хот мега төслүүдэд анхаарахын зэрэгцээ жижиг сажиг асуудлыг зохицоор нь шийдэхгүй бол хүндээ ээлтэй хот болоход учир дутагдaltaй байна. Үр дүн суурилсан төлөвлөлтөө өдийг хүртэл хийж чадаагүй төр оролцох хэрэггүй ажилдаа гар дүрсээр өнөөдрийн Замбраагүй Улаанбаатарыг бий болгосон гэж хэлж болно. Тухайлбал хуучин орон сууцуудыг нураагаад шинээр барина гэд тохирсон иргэд энэ хотын хаас агуу байна. Төр тендерт оролцож байгаа компаниудын мэдээллийг нийтэд нээлттэй байршуулах зэрэгээр хөндлөнгөөс оролцох ёстой байтал барилга барих тендерийг нь зарлаа зогсохгүй ямар компанийг сонгохыг нь хүртэл шийдэж байгаа нь олон асуудлын буглаа болж байна гэлээ. 3 талт гэрээ байгуулдаг байхгүй. Ямар гэрээ байгуулж ин гэхээр зэрэг төрөний одоо нэг юм одоо энэ чинь хуучирсан байна гэх юм бол дараа нь нийслэлийн тухайн дүүргийн хорооныхын засаг дарга нэрээд энэтэй ингээд нэг юм гэрээ байгуулад констракшн компанийн тендерт нь оруулж ирээд төр нь өөрөө ингээд нийслэл нь өөрөө тендерийг нь зарлаад компаниг нь олоод тэгээд тэр хэрэгцээтэй найрчид уулзуулаад гурван гэрээ байдлаар ингэж хийдэг систем байхгүй одоо манах. Төр барилга барихгүй шүү дээ. Төр барилга барихгүй энэ компани нь олж өгч байгаа байхгүй. Тэгэхээр төрөн ч хэцүү, компани ч хэцүү, хувь иргэдэн ч гэсэн хохироод байгаа байхгүй цаг хугацаагаар. Дахин төлөвлөлтөд хамрагдсан олон иргэд ор хоронгүй өдөр хоног алдаж байгаагийн нэг шалтгаан бас л төрийн оролцоо. Манай улсын барилгын салбарыг гацаадаг 2 зүйл бий. Нэг нь зураг төслөө гаргаж барилга барих хэсгийг шийддэг газар нь барилгын хөгжлийн төв. Гэтэл энэ байгууллага хүүхдийн тоглоомын талбайг шалгах гэж 4 сар болдог байна. Нөгөө талд улсын комисс гэх газар бий. Үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээ гаргах дүгнэлтийг гаргадаг байгууллага нь бас л улсын байгууллага. Хаашаа шүтэлсэн төрийн оролцоо дагсаар байгаа юм а. Тэгээ энэ дээр 2012 оноос хойш эрчимтэйгээр хот дахин төлөвлөлт гэж ярьдаг тийм ийм зүйлээ төслүүдийг хэрэгжүүлсэн боловч яг амжилттай хэрэгж байгаа нь бол бас
одоо 50-аас дээш хувь руу гарч чадахгүй байна л да. Үүний гол шалтгаан нь бол яг хэрэгжүүлж байгаа аж ахуй нэгжийн хариуцлагатай байдал, дунд нь иргэд оршин суугчид болон аж ахуй нэгжүүдийн хооронд одоо хариуцлагатайгаар холбох үүргийг гүйцэтгэх ёстой байсан төрийн байгууллага буюу одоо орон нутгийн засаг захиргаа маань хангалтгүй ажилласан болов уу гэж харж байгаа. За нийслэл хот нийтээрээ усанд автдаг жил хамгийн их охирсон хэсэг нь Сэлб гол дагуу хайл. За тухайн хэсэгт орон сууц барих зөвшөөрлийг олгож хүлээж авсан нь төрийн байгууллагууд эргээд асуудал ундрахын цагт хариуцлага хүлээж чадахгүй байгаагч хэлж байгаа юм ба. 40 мянган гаруй хүүхдийн амьдарч байгаа 528 дотор байрны 100 гаруй нь насжилт өндөр, ариун цэврийн байгууламжинд шаардлага хангахгүй гадаа модон жорлонтой байна. Эдгээр дотор байрны үе тэнгийнхний дээрлэгэлт, гендрийн ялгаа, нэг хүүхдэд ноогдох зай талбай бага гэх мэт нөхцлүүд нь хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд өсөх эрхийг зөрчиж байна гэж 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа дотор байр 2 зөвлөгөөний үеэр дурдлаа. 2024 оны байдлаар Монгол улсад ерөнхий боловсролын сургууль, мэргэжилт сургалт, үйлдвэрийн төвийн нийт 415 сургуулийн 528 дотор байранд 40 мянга гаруй хүүхэд амьдарч байна. 2020 оноос хойш баригдсан 5 дотор байр тутмын 3-т нь ариун цэврийн өрөө нь эвгүй үнэртэй байгаад зайлшгүй анхаарлаа хандуулах шаардлагатай байна гэсэн юм. Жишээлх юм бол 2023-24 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гэдэг дотор байрыг номын санг тогтжуулах, дотор байранд зөөлөн эдлийг хангах буюу нөгөө хүнжил, гудас, дэвсгэр бага насны хүүхдүүд байгаа шүү дээ. 6, 7, 8 настай хүүхдүүд байгаа. Хүүхдүүдэд зориулсан тоглоомын өрөө байх ч гэдэг юм уу те. Хүүхэд хичээлээ хийхэд зориулсан өрөө байх ч гэдэг юм уу. Тэр зардлуудыг шийдэх гэдэг чиглэлийг бол боловсролын яам бол ингээд гаргаад баг-багаар ингээд шийдээд явж байгаа. Энд чинь нөгөө 520 дотор байрны маань байршлаа, тэгээд цаг уурын нөхцөл, тэгээд хүүхдийн тоом оноос одоо харахад бол ингээд 2-3 жилийн дотор бүх юм оронгоороо сайхан болох боломжгүй л дээ. Урт хугацааны өөрчлөлт шаардлагатай. Тэгэхээр энэ дээр бол ингээд боловсролын яам тодорхой хэмжээний төсвийг гаргаад тодорхой хэмжээний зохицуултуудыг хийгээд бол явж байгаа. Боловсролын сайдын зүгээс 2023 онд дотор байрны чиглэлээр 5 өөр төрлийн 33 ажлыг хийж гүйцэтгэх хэр төлөвлөсөн ч энэ ажлын хүрээнд хяналт шалгалт явуулахад 5 ажил нь хэрэгжсэн байна. Бусад ажил нь мэдээлэл дутуу хангалтгүй ажилласан, огт хэрэгжээгүй байна. Хэрэгжсэн ажлыг тодруулахад сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулинд дотор байртай холбоотой залт байдаггүй байсныг өөрчилж 9 залт оруулан талууд ямар үүрэг хүлээх вэ? Хэрхэн дотор байрны менежмент хэрэгжүүлэх вэ гэдэг хуулийн зохицуултыг хийж өгсөнд иргэний нийгмийн төлөөллүүд олзуурхаж байгаагаа хэллээ. Манай хэлэц сургуульч төрийн хүмүүсийн олонх зүгээс энэ төлөвлөгөөний хэрэгжилтэнд нь хөндлөнгийн үнэлгээ хийгээд үзэхээр 5 үйл ажиллагаа бол яхаарахгүй хэрэгжсэн байна. За 9 үйл ажиллагаа бол хангалтгүй хэрэгжсэн байна. За 9 үйл ажиллагааны мэдээлэл бол алгаа. Биднэрт өөрөөр хэлбэл зохих байгууллагаас мэдээлэл ирүүлэх үг гэсэн. За 10 үйл ажиллагааны хэрэгжилт нөгөө 10 үйл ажиллагаатай холбоотой ерөөсөө огт хэрэгжээгүй байна гэдэг ийм дүр зургууд бол гарсан байгаа. Тэгээд энэ гол нь мониторингийн тайлбараас бид нар хэд хэдэн зөвлөмж хургуулж байгаа. Түүний нэгдүгüүрт нь хэрвээ төлөвлөлт өөрөө хийж байгаа бол нэр томьёо тодорхой хийх ёстой. Өөрөөр хэлбэл 2 утгатай юм хийж болохгүй. Хүрэх төвшин шалгуур үзүүлэлт нь хоорондоо хийх ажилтгаа логикгүй илдаатай байх ёстой. Өөрөөр хэлбэл энэ ажлыг хийцэн юм шиг хэмжээ гэхээр тодорхой үзүүлэлт байхгүй учраас хэмжих боломжгүй. Энэ нь өөрөө хэрэгжилтийн үр дагаварт нөлөөлөд байгаа юм байна. Тэгэхээр төлөвлөлтөө зайлшгүй хэрэгцээ шаардлагатайгаар нь ач холбогдолтой талаас нь за нэгдсэн нэр томьёо ашиглаж хийх ёстой юм биш үү гэдэг хамгийн том зөвшөөрөмжийг бол өгж байгаа. Сурч боловсрох нь хүний суурь хэрэгтэй төдийгүй үндсэн эрх юм. Иймдээч энэ эрхийг хангахын тулд дотор байрыг улам төгөлдршүүлж орчин үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгүй болгох шаардлагатай гэж зөвлөгөөнд оролцогчид хэлж байлаа. Тэнгэр телевизийн 7 орон мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Өргөжлүүлэн гадаад мэдээгээ хүлээн авч үзнэ.